Монгол хүн бол төрн гэдэг Тэнгэрийн өгдөл. Харин өнөөгийн бидний утга учиртай амьдрал бол түүхэнд тамгалагдан үлдэх үндэсний үнцэн юм. Та бол ирээдүйн монголчуудын угаараад язгуур эхлэл, өв дээдэс гэдгээ үргэлж санагтав. Оршихуун үг сурвалжаа нээхийн аялалд гэрэл сараана тантай хамт. Хорвоо хүн болж төрөх гэдэг хувь тавилан, хүн шиг амьдрах гэдэг өөрийн сонголт. Харин хүн чанараа алдах нь хэнд ч сонсогдохгүй, хэнд ч анзаардахгүй мэт санагдавч үүлийн үр хизээч хаалга андуурдаггүй тул хийсэн нүглийнхэн өрийг заавал төлдөг амьдралын хатуу хуйлтай билээ. Энэ бол гэрэл сараана подкаст. Оршихуун гүндэх сүдрээс гэрэл рүү хөдөлдөг дотоод ухаарлын аялалд тавтаа морил. Сүрэг гэдэг олуула байхын нэр биш. Хүн сүрэг гэдэг өөрийн толгоогоор бодхоо болж, өөрийн зүрхээ мэдрэхээ болсон үе олон хүний чимээгүй бөөгнөрл юм. Хүн сүрэг болох мөч тэгвэл хизээ эхэлдэг юм бол? Хэн нэгэн ёс суртахууныг зөрчиөд чи дууган өнгөрөх мөчөөс. Хэн нэгэн үрээ орхиход амьдрал ийм л байдаг гэж өөрийгөө тайвшруулах мөчөөс. Хэн нэгэн хайр нэрээр гэр бүлээ хуурч араар тавихад тэдний асуудал гэж нүдээ аних мөчөөс. Хүн сүрэг нэг өглөөс ирэхэд бүрэлдэн тогтдоггүй. Тэд олон жижиг өөрийгөө өмөөрсөн, өөрийгөө зөвшөөрсөн чимээгүй мөчүүдээс бүтдэг. Адгуус үрээ хизээж орхидоггүй. Адгуус сүргээ айдсаар захирддаггүй. Адгуус өөрийн жаргалын төдөө сүргээ золиосолдоггүй. Адгуус хосоо хуурдаггүй. Мөн тэд хариуцлагатайгаар сүргээ хамгаалдаг. Харин хүн өөрийн айдсаа хүмүүжил гэж нэрлэнэ. Өөрийн сул доройг амьдрал хатуу гэж бусдад тунхаглана. Өөрийн хариуцлагагүйг хүн бүрл тэгдэг гэж өөрийгөө өмөрч бас зөвтгөнө. Үүнийг л амьдрал мэсгүй, голгүй, ойгүй, адгууснаас дор хүн сүрэг гэж нэрлэж байгаа юм. Тэгвэл хүн чанар гэж юу вэ? Хүн чанар гэдэг бол сайн муугийн жагсаалт огтхонч биш. Хүн чанар бол хүн өөрийгөө харж удирдах чадах чадвар. Буруугаа мэдэрч чадах, өвдөгснөө хүлээн зөвшөөрч чадах, ашигтай байсан ч шудраг бусыг сонгохгүй байж чадах, хэн ч харахгүй үед өөрөөсөө ичих мэдрэмжээ алдахгүй байх, энэ бүхэн хүн чанар. Хүн чанар том нүглээр биш, жижиг зөвтгөлөөр эмтэрдэг. Өөрийгөө зөвтгөж эхлэх үед би ч гэсэн хүн шүү дээ гэсэн өгүүлбэр буруугаа ухаарах биш, давтах зөвшөөрлийг өөртөө олгодог. Сэтгэлдээ сонсгоо болох үед зүрх эхлээд шивнэн, дараа нь өвтгөн, тэгээд чимээгүй болдог. Тэр чимээгүй бол хүн чанарт ан цав гарсны дохио. Ашгийг үнэт зүйлээс дээгүүр тавих үед ашигтай сонголт дандаа зөв сонголт байдаггүй. Тэр зөрүүн дээр л хүн чанар шалгагддаг. Бусдыг эд зүйл мэд харж эхлэх үед хүн бол хэрэгсэл биш. Хэн нэгнийг ашигтай, ашиггүй гэж ангилж эхлэх мөчөд л хүн чанар эмтэрч эхэлдэг. Гэхдээ хүн чанар нэг удаа тэсгэл алдаж жаахан эмтэрч болноо. Тэр үед ухаарал эрхийг хүлээж дотор ч чимээгүй тэр хүлээн суудаг. Уучлал гуйж чадна гэдэг хүн чанар амьд байгаагийн шинж. Би буруу боджээ. Би ханиа үрээ гомдоожээ гэж өөртөө хэлж чадсан тэр мөчөөс хүн чанар дахин амьсгалж эхэлдэг. Хариуцлагаас зугтдаг хүн чанга орилдоггүй, гар хүрдэггүй. Гэхдээ далд түрэмгийлэгч байдаг. Тэр чи өөрийгөө буруутгадаг болтол чинь итгэлийг чинь аажмаар чимээгүй эвддэг. Тэр ихэнхдээ тайван, томоотой, дуу цөөнтэй, заримдаа бүр эсэргээрээ нээлттэй, хөвгөлтэй, тусрахаг харагдан. Гаднаас нь харахад хамгийн итгэлтэй, заримдаа бүр өрөвдмөр хохирогч шиг. Гэхдээ сэтгэл зүйд хамгийн аюултай хүн ихэнхдээ яг ийм хоёр нүртэй байдаг. Учир нь тэр хизээч өөрийгөө буруутгадаггүй. Түүний хувьд буруу дандаа гадна талд. Эхнэр буруу, найз буруу,
эцэг эх буруу, нийгэм буруу. Бүр үр хүүхэд нь хүртэл буруу. Үүнийг амьдралынхаа ямар ч үр дагаврыг өөрөөсөө бус өөр хүнээс хардаг сэтгэлгээний гажуудал гэж тодорхойлдог. Өөрийн хийсэн буруу хор хөнөөлийг бүрэн үгүйсгэж нөгөө хүнийг би буруу бодож байна уу? Миний мэдрэмж худлаа юм болов уу? Би хэтрүүлээд байна уу гэж өөрийнхөө мэдрэмжэндээ хүртэл итгэхгүй болгодог. Энэ бол сэтгэл зүйн аимшигт манипуляц. Тэр хүн өөрийн доторх уур, ичхүүр, гэмшил айдсаа өөр хүн рүү шилжүүлдэг. Би ууртай биш, чи л намайг уурлуулсан. Би харгис биш, чи л намайг ийм болгосон. Тийм ээ, энэ бол ухамсаргүй хамгаалтын механизм. Гэхдээ амьдралын хариуцлагаас зугтдаг хамгийн аюултай хэлбэр нь байдаг юм байна. Дараа нь тэд өвдөг сүгдэн, нулимс унгаан, би буруу байсан гэж хэлнэ. Гэхдээ буруу үйлдэлээ хизээж зогсоохгүй, хариуцлага боддоор үүрэхгүй дахин давтагдана. Яагаад гэвэл тэдний зорилго нь өөрчлөгдөх биш, өөрийгөө л өмөрөхөд оршдог. Нийгэмд ийм ижил төрлийн хариуцлагаас зугтсан хүмүүс нийлдэг. Хамтдаа бие бинийгээ зөвтгөн, жинхэнэ хохирогчийг буруутгах нь харгислыг өөгшүүлнэ. Тиймээс энэ ганц хүний асуудал биш. Нийгэмд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх тусам аюултай гажуудал үүсдэг байна. Хариуцлагаас зугтдаг хүн чанга биш, ил биш. Гэхдээ санаатаагаар хүний сэтгэл, бодол, бодит байдлыг чимээгүй эвддэг. Тиймээс сэтгэл зүйд ингэж тодорхойлдог. Хариуцлагаа хүлээх чадваргүй хүн нийгмийн харилцаанд хамгийн их хор учруулдаг. Эцэст нь ямар ч буруугүй өвдөг сүгдэн уучлалтгүй нь харин гэмтэн буруутай байж ёс суртахуун заана. Ийм л нөхцөлд адгууснаас дор хүн сүрэг үүсдэг. Нэг хүн худал хэлэхэд ёс суртахуун нурахгүй. Гэхдээ худлаа хэлснийхаа дараа ингэхээс өөр аргагүй байсан гэж өөрийгөө зөвтгсөн мөчөд тэр хүн ёс суртахууны гадна ганцаараа гарчихсан байдаг. Бусд нь мэдэгч үгүй, харагч үгүй, шүүгч үгүй. Гэхдээ амьдралын хууль зөрчсөн хүний маргаашийн амьдралд айл хэдийнэ хар сүудэр татаад хэлсэн байдаг. Ёс суртахууныг олуулаа эвддэггүй. Хүн бүр дотроо л нэг л удаа гэж өөртөө шивнэдэг. Тэр мөчөд хинч түнд буруу гэхгүй, гэхдээ хийсэн балаг үйлдсэн гэмээ тэр ирээдүйд заавал өөрөө хариуцлагаараа төлдөг. Эвдэрсэн зэрэмдэг хүн амьдралын үнцэнд утга учирыг ухаарахгүй. Хариуцлагатай амьдрал түнд тарчлантай, уйтгартай мэт санагдана. Тэр ганцаардал, айдас, хамаарал, зовлон бүхнийг хайр гэж андуурна. Ингээд үнэн үгүй баталгаагүй, өөрийгөө хохирогч гэж өрөвдөж шаналсан, шархандаа баригдсан хүн өөр нэг төрлийн эдээ бээрэндээ баригдсан шархтай нэгэнтэй учирна. Энэ бол үе дамжсан ген биш. Ухаангүй төлөвшөөгүй, үе дамжсан үүдийн үрийн сонголт юм. Сэрэх гэдэг бусдыг буруутгаж чичлэх биш. Өөрийгөө хохирогч болон өрөвдүүлэгч биш. Сэрэх гэдэг болсон бүхнийг зөвөөр харж, ухамсараараа хүлээн зөвшөөрөөд өөрийгөө өмөөрхөө болох мөч. Тийм ээ, би айсан, би зүгтсэн, би амиа бодсон, би бусдыг гомдоосон гэж өөрөөсөө ичилгүй, өөрийгөө шүүхгүйгээр дотроосоо чин сэтгэлээсээ өөртөө хэлээд дараа нь хайртай хүмүүсийнхаа нүд рүү харж байгаад хэлж чадсан хүн л жинхэнэ хүн болж эхэлдэг. Би өөртөө итгэж байна. Би хариуцлагаа үүрч чадна. Би өөрийгөө бас та нарыгаа хууралгүйгээр юу ч байсан даван туулнаа гэж. Энэ бол төгс байхын нэр биш ээ. Энэ бол сэрж эхэлсний дохио. Эрд зориг гэдэг зарлан тунхаглах биш. Зүгээр л хариуцлагаа үүрэх. Үгэндээ эзэн байх, уучлал гуйж чаддаг байх, сэтгэлийн хаттай байх, тууштай үнэнч байх, гэр бүл үр хүүхдээ хамгаалж хайрлаж чаддаг байх, айдсаа бусдын нуруунд үүрүүлэхгүй байх. Эрд зориг гэдэг
өөрийгөө ялж чаддаг өдөр тутмын жижиг шийдвэрүүд. Эдгээр нь бүгд нийлээд жинхэнэ хүн байхын шалгуур юм. Адгууснаас дор хүн сүрэг болготон амархан, ёс суртахуунгүй байх бүрч амархан. Харин жинхэнэ хүн хിവэрэ үлдэхэд сэтгэлийн хад төвчээр ноён нуруу зориг хэрэгтэй. Одоо та өөрөөсөө асуугаад үзээрэй. Би өнөөдөр ямар нэг бурууг бусдад тогсон уу? Би өөрийгөө хамгаалах нэрээр үннийг говьулсан уу? Би гимшиж байгаа мэт харагдсан ч үнэндээ өөрчлөгдөхөөс зугтсан уу? Би хэн нэгний мэдрэмжийг чи хэтрүүлж байна гэж үгүйсгэсэн үү? Мөн би өөрийнхөө айдсыг өөр хүний нуруунд дээр тогсон уу гэж. Эдгээр асуултууд таныг буруутгах гэж биш, харин өөртөө чинь чин үнээр уулзахад чинь туслахын тулд. Учир нь сэрэх хүч үргэлж өөрийнхөө үнэнч зогсох сонготоос эхэлдэг. Хэрвээ та яг одоо дотроо чимээгүйхэн би жинхэнэ хүн баймаар байна гэж бодсон л бол та аль хэдийнэ энэ хүн сүргийн гадна зогсож байна. Энэ бол Гэрэл Сараана подкаст байлаа. Дараагийнхаа дугаараар дахин уулзцгаая. Гэрэл Сараана, гэрэл тараана.